Inkscape програмд бэлдсэн паттern буюу хэв завгрууд, хээ завгрууд байдаг. Дасгалын хавцнаас 05 доогуур зураас та 05 patterns гэсэн SVG файлыг нээсэн байна. За энэ шар дөрвөлжин доторх тойргийг сонгоё. Баруун хэсгийн Fill in Stroke tab дээр товшоод pattern буюу хэв завгуур icon дээр товшино. Хар судалтай тунгалаг цорхоотой хээгээр дүүргэгдсэн байна. Энд хэд хэдэн судалтай хээ сонгох боломжтой. Хар судалтай тунгалаг цорхооны харьцаа 1:1 гэсэн харьцаатай байна. За 2:1 гэсэн харьцаатай хээг сонгож болно. Судлаас гадна checkerboard буюу даамны хээ шиг хээ, янз бүрийн хэмжээтэй цэгүүд, долгион, bitmap, хувцсны хээ гэх мэт сонголтууд энд харагдаж байна. За өөрийн гэсэн pattern буюу хээг үүсгэж болно. За яаж үүсгэхийг үзье. Энэ цэцэгний графикийг сонгоё. Objects-ны pattern мөрнөөс Object to Pattern гэсэн командыг сонгоно. За ингээд харахад юу ч болоогүй юм шиг харагдаж байна. Баруун талд нь байх Fill in Stroke диалогийг харуул pattern гээд тоон дугаар бүхий шинэ pattern үүснэ харагдаж байна. За шинэ үүсгэсэн хээ загвараа нөт хэрэгслээр сонгоё. 3 цаг харагдаж байна. Доод Ctrl дөрвөлжингөөс дээш болгоход доторх хээ нь том жижиг болж ирж байна. Ctrl товчийг дарангаа тэгш харьцаатайгаар жижигрүүлж болно. За энэ жижиг дугуй дээр маусны товчийг дарангаа хөдөлгөе. Хээг эргэлдүүлэх байдлаар хөдөлгөж байна. Зүүн доод булангийн дөрвөлжинг ийш тийш нь хөдөлгөхөд хээ мөн адилхан хөдөлж байна. Энэ хээ төвсөө буцаагаад энгийн болгоё гэвэл Objects-нээс pattern мөрнөөс Pattern to Object командыг сонгодог. Гэхдээ баруун талд Fill in Stroke панелд үүссэн хээ хэвээрээ хадгалагдж явах болно. Тэгшинцэгт хэвдэрс үүсгээд Pattern зэснээс үүсгэсэн хээгээ сонгоё. Документаас хээг нэг мөсөн байхгүй болгоё гэвэл хээн объектаа устгаад файл зэснээс Clean up Documents командыг ажилуулдаг. Одоо баруун хэсгээс үүсгэсэн pattern хай байхгүй байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр Inkscape програмд pattern буюу хээ загвартай хэрхэн ажиллах, шинээр хээ загвар үүсгэх боломжийн тухай үзлээ.